Өнөөдрийн байх юм бэ? Мэдээлэл байна уу? Байна. Би өндөр 185 жин 90 кг хөрслөг бар арьстай. Тэгээд ер нь бол сармагчингаас жоохон дээр зэрэгтэй. Яг өмнөөс нь харах. Болж байна. Байршлын тагтаас нь Би одоо оролдог байна. 1 минут. Крашын байдал. Тоо судалгаагаар авч үзэхэд Монгол улсын нийт эмэгтэйчүүдийн 60% крашилж байсан бөгөөд байгаа. Нөхөртэй эмэгтэйчүүдийн 40% нөхрөөсөө нууцаар крашлах нь тогтогдсон. Охид том болоод крашлах магадлал 80% дөрвөлээ ороод. Олчлаа. За найзуудаа. Өнөөдрийн дугаарт хэнийг оруулах уу? Өнөөдөр ингээл да амар гоё бизнесмен оролцож чадах уу? Үгүй ээ, гоё спортыг оруулъя л да. Гоё сагсчин ч юм уу? Сайн аав оруулах уу? Хүмүүс сайн аав гэдгээрээ танигдсан оруулж л та. Гоё уудаг хүн оруулах уу? Гоё штий. Та бидний яг хайж ирсэн ах байна. Тэгэхээр мөн тий. Тэгэхээр манай хөөийнхаа нэвтрүүлэгт таныг урьж байна. За баярлалаа. Воо. Уншаарай. Уушх юм уу? За sorry. Дараа нь унших гэж шүү дээ. Гоё ах мөг сайхан танаар сарын санийг сатар үлээж өдрийн зэнийг өнжүүлж өнөөдрийн энэ бэлэг цаг өдрөө өөригдөө бид зориуллаа. Ханаас шарсан бидний халахын зайхан залуу таныг хөөийнхаа нэвтрүүлгийн гүдэд зочноор урьж байна. За Өрлөг хүлээж авч байна хаа? авч ийн. Баярлалаа. Ийм өөр хөхтүүд байх ч тахгүй болохгүй шүү дээ. Яг үнэндээ. Үзэж таарч өсөрч наалтнаа. За хаа тэгвэл болон цагтаа тоос өдрөө оццгаая. Окей. Баярлалаа. Хөөийнхаа нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. Yay! Тэгэхээр манай өнөөдрийн маань хүндэт зочноор гейт рестораны үүсгэн байгуулагч Мөсэй хаах маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? За сайн байна уу та? За ингэчих юм бол бүгд заа. Таны гэхдээ бас ганцхан гейт рестораны үүсгэн байгуулагч гэдгийг тодорхойлох аяг бас хэцүү байна. Тэгээд маш олон зүйл хийдэг. Одоо энэ чинь баг өөрөө хөтлөгч хүн шүү дээ. Тэгээд бас daily show-г зөндөө үзчихсэн. Таны яарсан. Хөтөд аваа явуучих юм баха. Дөрөв дүүн жоохон сандраал байна. Ийм та. Тэгэл та. Би ч одоо олон нэртэй байсан. Ер нь л явж явж уудаг гэдэг нэртэй л болчих даа сүйдрүүгээ. Таны хоол рекламддаг гэдэг. Гэтэ үг нь рекламддаг үстэй тий. Ер нь зүгээр ингээ гоё соёлыг түгээе гэж. Яг яг үнд бол рекламцсан тохиол байгаа. Тэр нэгтээ одоо юу гэдэг үндэсний бүтээгдэхүүн тий яг рекламдах шаардлагатай юм рекламдсан. Дээрнгээсээ. Тэр үл реклам гэж хэлнэ чинь эхнээсээ. Ялчгүй л одоо алкогол рекламдж болж байгаа байхгүй. Тэгтэл одоо юу гэдэг нь 80-90% нь жоохон соёл талаас нь ярьж байгаа гэсэн. Соёл талаас нь таниулж байгаа гэх юм уу? Соёлын ажил. Рекламцсан ч яах вэ? Зөв одоо уусаа Монгол бас тий алкогольны хэрэглээ айгу өндөр болчиход энэ тэрийг гоё соёлтой хэрэглэх зөв шүү дээ. За. За одоо нэвтрүүлэг рүүгээ оръё. За манай нэвтрүүлэг манайхаа ер нь бол чөлөөтэй, хөгжилтэй тийм нэвтрүүлэг байгаа шүү. Та тэгээ ойлгоорой. Тэгээд бидэд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө та бид дөрөвт нэвтрүүлгийн багт ингээд гоё тангараг өргөх хэрэгтэй байгаа. За гараа зүрхэн хэлбэртэй болгож бариад. За болж байна. За та намайг Андуур ингэчих үү. За. Хөөийнхаа нэвтрүүлгийн оролцогч би. За хөөийнхаа нэвтрүүлгийн оролцогч би. Хөтлөгч дөрөв охинтой. Хөтлөгч дөрөв охинтой. Хөгжилтэй яриа өрнүүлж. Хөгжилтэй яриа өрнүүлж. Юу ч болсон уурлахгүй. Юу ч болсон уурлахгүй. Ямар ч асуултанд худал хэлэхгүй. Ямар ч асуултанд худал хэлэхгүй.
Ямар ч шийтгэлийг биелүүлнэ гэдгээ Ямар ч шийтгэлийг биелүүлнэ гэдгээ тангаргалж байна. тангаралдаж байна. Үзэж тарж, өсөрч наалдахдаа бид билээ. Үзэж тарж өсөрт наалдахдаа бид билээ. Ах гэхдээ айгуу тийм өөртөө үнэхээр ихтгэлтэй хэллээ те. Хоолойны Юу ч өнгө болсон уурлахгүй гэдэг нь юм ууртай. Жог базаатай юу? Юу ч болсон уурлахгүй. Одоо ингээд ам өчгийг авч байгаад бид дөрөв тантай үзэж тарж өсөрч наалдана. Тэгвэл одоо хэдүүлээ нэвтрүүлгээ эхлэхээс өмнө ерөнхий ивент итгэгчээ танилцуулъя. Хүнсний нэмэлт бодогч бодисгүй нэмэлт амт оруулагчгүй жинхэнэ жимсээрээ бибито. Мөн бас ямар ч кофеингүй стевиагаар амталсан. Та стевиа гэхээр мэдж байгаа зү тий. Стевиагаар амталсан веган кола байгаа. Та ууж болох. Кола юм уу? Тийм. Кола. Яг кола яг хэрэгтэй. Гүү. Гэтэ яг веган. Тийм ямар ч амьсгал гаралтай зүйл байхгүй. Тийм байна. За яха манай нэвтрүүлэг ер нь бол нэг асуултаар яг эхэлдэг байгаа. За тэр асуулт нь юу гэхээр таны хувьд хайр гэж яг юу вэ? Ирийн хайр шүү гэхдээ. За би бас өмнө нэг нэвтрүүл дээр ярьсан юм а бодж байгаа хэлцээ. Ер нь л хайр гэдэг бол эрхчлөл юм билэ. Тэгэхээр одоо яг дэлгэрүүлээд ярих бол би 16 жил 17 жил болчихж байгаа их нартайгээ. Тэгэл одоо жоох хүүхдүүд яг одоо хүүхдээр илчиж байгаа шүү дээ. Хүүхдээр аав ээж болчихж байгаа. Тэгэл эцсийн дүндээ бол яг тэр эмэгтэйг өөрөөр нь байлгах би өөрөөр байх тэр л ер нь л хайр юм билээ дээ. Тэгэд амар одоо хүндлэл эсвэл одоо янз бүрийн ингээ юм ярьдаг шүү дээ. Тэрнээс илүү надад бол чухал юм нь юу гэдэг одоо яг өөрөөрөө яг одоо аав ээж боллоо гэд хариуцлага одоо үүргээ хариуцлага биелүүлж байгаа. Тэгэхдээ тэр хүн өөрөө амьдрах ёстой. Тийм учраас аав ээж бие биений тэр талын одоо асуудал бие биений дэмжих ёстой. Тэр талын ингээд яг балансыг яг гоё ингээд тааруулж чадах юм бол тэр хамгийн гоё одоо сайн зөв хайр юм байна гэж ойлгоод. Тэгэхгүй бол яг ингээд амьдрал дээр ингээд амар гоё ингээд төгс болоод байгаа юм шиг хүртэл цаана асар их асуудлууд байгаад байдаг. Тийм. Тэр балансыг хаа яг яаж тааруулдаг вэ? Жишээ нь одоо би ингэдэг. За бид тэр жаах нэг 50-50 амьдрын гэж ярьсан байхгүй. Бүх юм дээр одоо амьдралын шийдвэр юу гэдэг ажил, гэр орны ажил гэж зөндөө юм орно шүү дээ, тий. Тэр нийтлэг бол нэг эрэгтэй хүн бол ингээл гэртээ байждаг, тий. Ингээд амьдрал авч явдаг. За ажил дээр ч гэсэн эрэгтэй хүн тэрийг хийн, эмэгтэй хүн тэгж гэдэг юм уу. Бид тэр бол тийм байхгүй. Одоо хоол хийвэл яг л хуваагаад тийм, хүүхдээ асрах бол яг л ингэж асардаг. Яг тэгээ тэрийг биелүүлэхийн тулд айгүй хичээдэг. Жишээ нь одоо нэг эмэгтэй хүн чинь хүүхд гаргасан дараа асар их асуудал гарна. Тэгэл би бол яг нэг настай яг нэг охиноо ингээл хүүхдээ гартаж авч байгаа байхгүй юу. Тэгэл асуудал их штэ тий. Тэгвэл яг тэр үний зовлонг нь ойлгоод ч юм ингээл ажил эхлэхээс шалтгаалаад би өөрөө яг үнэ хэлэхэд одоо ингээд гарч ороо шавуудаад тахтаа бас жоохон баланс алдагдаж гэж үзээд их тэрийг гарч орохыг ятгадаг байхгүй юу. Тэгэхээр аль нь л ингээл одоо шавуу зингээ алдаа оноо 100 зингэл ажаагаал одоо бүх юма балансын нэвтэйг тэнцүүлээд за би ингэж байгаа чи энэ хүн ингэн гэдэг юугаар хандчих юм бол хэцүү болох гэдэг. Тэгээд яг амьдрал ингээл цаа нэг гэр бүл болоод олон хүүхдтэй болоод яг нэг ийм амьдрал руу орчдөг тий. Гэртээ хүүхдүүд хардаг. За нөхөрний яг боломжийн амьдралтай болж болно. Тэгтэл ихэвчлэн цаг ажил дээр өнгөрөөдөг. Тэгэнгүүтээ ихтер нь яг та нөгөө тэр их одоо гэрт өнгөрүүлж байгаа стресс одоо цаг заваа дарахын тулд те мөнгө төгрөгийн шаардлага гарна. Одоо юу гэдэг хоцморч гэдэг юм. Ийм хөдөр зүрх хариуцдаг. Би бол тэрнээс л айлуулах зайлсхий гэж одоо хичээж байгаа юм уу да. Тэгээд одоо бизнес хийгээд хүмүүс одоо цаг наргүй ажиллаж гин, хонон өнж ажиллаж гин өстэй яадаг мадаг гэлдэгдэг. Би бол яг эсэргээрээ айгүй их цаг нөгөө ингээ компани дүрм журм гэрээнд баригдаж ажилладаг байсан. Одоо болохоор бизнес хийсэн одоо эхлүүлсэн шалтгаан нь баг гэртээ илүү цаг гаргах гэж те. Одоо жоохон попрол их тэрийн ажлаас хамжилцах гэж гэх юм уу хаашийн те. Тэгж бизнес хийсэн болж таарж байгаа. Тэгснээр би яг жихнээсээ гэртээ хангалттай цаг гаргаж байгаа. Амралтын өдөр бол яг л хүүхд мөхтэй цаг гаргана. Тэгэл одоо хүүхдтэй холбоотой, гэр бүлтэй холбоотой ажил бол ер нь өөрөө л хийхийг боддог. Тэгэл сайхан хэрүүл уруул одоо асуудал зөндөө байна штэ. Тэгээ тэрийг л ингээ нөгөө саяны балансыг хитэрчих юм бол худлаа олчин тэрнээр ингээ тааруулах гал хичээгээд байгаа. Тэгэл одоо харьж хоол унд бол их нэрвч хийх шаардлага байхгүй. Тэгээ өөрөө өндөг шагаал идчихин тэгэл заавал шөнөөрөө хүн босгоод ч юм уу төрүүлж босоод миний урд хоолцоо барьжгүйгээл те. Тэгээд ахаар л нөгөө баланс нэг тал руугаа хийгээд байгаа юм санагдаад.
Яар гоё тий. Та гэхдээ айгу тийм бас юм гоё юм чимхүүгээр амар гоё романтик л юм шиг надад санагдчихлаа. Сая одоо ингээд нэг зүгээр л хэлж байгаа ингээд өөрөө бодлоосоо хэлж байгаа үгнүүд нь юм айгу тийм нөгөө үнд амар гоё романтик те нэг юм зүгээр нэг юм уран сайхан үгээр романтик биш. Амар гоё хэлж байгаа нь романтик байж болохоор үг биш санагдлаа. Та ерөн хэрэг өөрийгөө романтик гэж боддог вэ? Нэг романтик биш. Би ч анх би зүгээр бүх юм дээр их үнэн байх гэж хичээдээ одоо. Наана их романтик мөртлөө цаана худлаа байгаа тохиолдолд дийлэх нь шүү дээ. Тэгээ тийм байх шаардлагагүй. Яг боддоор л яг боддоор л байх хэрэгтэй л гэж үздэг. Яг тустаас гээл шууд хэлчихнэ. Манай эхнэр ч хэлнэ хүүхдтэйч ер нь ажил бүх юм дээр л яг л тэгж харилцсан. Тэгвэл худлаа ингээ нэг юм одоо нялгансан харилцаал ер нь баг байхгүй. Худлаа нь ялгарснаа. Тэгээд ер нь мэдрэгдэж байна хаа тустаас гэдэг нь мэдрэгдэж байна. Шууд нэг юм асуулт асуухад хариулт нь шууд гарч ирж байна шүү дээ. Би бол тийм. Гэхдээ нялууны хувьд бол би айхтар нялуун. Одоо гэр бүлтэй бол хүүхдтэй байнга л ерөөсөө ингээл нэг ерөөсөө гэртээ иймэрхүү авираастай хөөх. Тэгэл их нэртэйгээ ер нь одоо зүгээр хөвтнө гэж бол байхгүй байнга л зурлагдаж тий орооцолтож нэг хөл гарна ийм байдалтай. Тэгжил байна. Тэгэл Таны ерөө яг анхны ярьж их нэрт нь. Тийм шүү дээ. Зарганц тэгэл. Хүүхд байхдаа нээлсэн тий. Хүүхд тахта гэдэг нь одоо 17-т гэдэг. Бидний үеийн хүүхд ч одоо 20-с эхэлчихсэн. Адлаа. Оюутан багтаал нээлсэн. Тэгээ тэрнээс өмнө бол ямар нэг эмэгтэй хүнтэй үерхэж барьж үзээгөө. Үгүй тийм үү хаа. Тэгээ би чи аюу дараахан байсан сакс тоглоал гүйжтэй тийм хүүхд байлаа. Тэгээд ягтай нөгөө найз охинтой болно гэж аюу асуудалтай байсан байхгүй. Юу нэ гэхээр би гэр оролт амьдардаг. За амьдралын түвшин одоо нилээн бүр ядуугүй ядуудаал одоо гэж хэлэх юм да. Тэгэхээр нөгөө санаа зовно одоо нэг охинтой болцдог те асуудал үүсэн шүү дээ мөнгө төгрөний ч гэх юм уу. За тэр шалтгааны бол маш байж магадгүй ер нь тэгээд маш их цаг бэлтгэл сургууль гэж явна. Тэгээ байжсэн тэгэл нөгөө тейсийн одоо шигшээ шүү дээ ярьч одоо нэр хүндтэй байхгүй юу. Охтууд ер нь л одоо бас Тийм шүү дээ. Сагсч өгөөд гэж тийм бас тий. Тэгээд ер нь охтуудад танилцсан. Гэхдээ би нөгөө ээж юм хоёртой өссөн учраас харьцангуй охтуудыг хүндэтгэлтэй тий. Шууд юу гэдгийг ингээл нөгөө дараагийн степ явахгүй. Ер нь тийм их хүмүүжлэлтэй хүүхд байсан юм шиг. Тэгээд манай ихтер намайг найраал. Ингэж хэлдэм ба. Яг үнэн болов энэ. та гэхдээ ер нь бол ингээд өөрөө найрахыг хүсэхгүй ингээл өөрийгөө наригдахыг хүлээгээд байдаг гэсэн юм шүү. Тэгэл өргөдөггүйсэн юм уу? Үгүй найрмаар байсан чадахгүйсэн байхгүй би. Тэр үуч бас нэг таалагдж байгаа охин байгаа шүү дээ. Тэгээ найрмаар байсан ч гэсэн өөрөө чадахгүй. Тэгээ нөхцөл нь боломж нь таарахгүй байгаа байхгүй юу. Тэгэл жишээ нь одоо орой болцох гэдэг нь би ч орой болгон бэлтгэлтэй байдаг чинь тий. Тэгэл мөнгө төрний асуудал тэгэл ер нь нөхцөл нь таарахгүйсэн. Тэгэл их нэртэйгээ нийлээл бичээл удаал. Тэгээ одоо яг тэр хугацааг нэмэх юм бол бараг 20 жил байхгүй. Та тэгвэл нэлээд олон охиноос үерх саналаас нь татгалцсан юм шүү дээ. Тийм үерхэгч байх те зүгээр танилцсан. Тэр үед нөгөө Facebook энэ төр бол байгаагүй хайтаа гэж байсан. Тэгэл ер нь мессеж бичдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр нэлээд дөрөв юм байгаа сте. Мессеж хэрэг таахгүй тэгээд. Тэгээ тэр одоо мессеж бичсэн охтуудаа бас зөндөө найзалж байсан зүгээр л ингээ аюу гой найз. Фрэнд зонцсон юм шүү. Facebook байсан бол одоо сошиал одооных шиг байсан болж байгаа эвгүй болсон байж магадгүй. Тэгээ яг анхны хайр нь бол яг ихнэр нь. Тийм шүү дээ. Тийм яг бүр анхны хайр. Яг анхны. Анхны үерхэл нь бас ихнэр нь. Яг анхных. Анхны хайр чинь бүтдэг түүх би анх удаад үгүй танаас. Анхны хайр Гэлсэн шүү дээ. Тий. Би тэгэл ер нь эхнэрээ гэр бүлийн тухай ярих юм бол над бүр аюу гой юм байдیں۔ Тэгээ би одоо их тэртээ анх тийсийн одоо яг тэр гуанзанд мастгийн гуанзанд танилцчихсэн одоо бүх деталь аягүй санд нь шүү дээ. Бүр ингээд детальны санд нь шүү дээ. Сайн юм санд юу ч сандгүй мөртлөө. Тэгвэл хаа таны эхнэрээ чи одоо ингээд хамгийн гоё одоо нэг юм деталь хэсэг юм уу те. Одоо ингээд та бүр ингээд харахаар л хайр хүрэн санагдаад байдаг тийм их үү. Зүйл нь юу вэ? За ер нь гар хөл уруул гэл ер нь бүгд л энэ дөө. Гоё юм уу? Угаасаа романтик юм байна. Угаасаа юм хэлж байгаа юунаас ч айгуу тийм мэдрэгдээ. Өөрийгөө та мэддэггүй юм шүү дээ. Харин тийм байх. Тийм Би болоо. таныг романтик гэж дүгнэлээ. Тийм яг. Тэгвэл та ер нь л 10 жилдээ бол хамгийн их тийм охтуудыг шохоорхож мохоорхоод ч юм уу. Охтууд танд ер нь яг яаж юм сэдэ хайдаг байсан бэ? Би тийм мэдэрч ирсэн үү? Зөндөө мэдэрч ийсэн. Гэхдээ би бол үнэхээр тэнэг байсан. Манай дээд ангийн охин ирээд танилцъя гэсэн чи би харж ирсэн үгүй гэдэг чийсэн байдээ. Тэгээд бид нар зугаалгаар явж байгаад үнсэлцъя гэсэн чинь бас айгаа цуцсан байдээ. Ер нь мафантай. Тэгвэл яагаад чи аягүй л дараахан л тийм Танилцъя гэсэн чи үгүй гэснээр би хараад их гайхсан юм. Юу болоод гайхаж байгаа.
гэсэн. Та тэгвэл их нэртэйгээ хийсэн хамгийн анхны болзооныхаа талаар дурсаач. Та өөрөө бас санал тавьв уу? Их нэр чинь найрчих уу? Болцоо нь бол яг хөвтөр нэг жүжиг үзчихсэн. Тэр нэг гоё юм болоогүй. Зүгээр гоё юм болоогүй гэдэг нь тэр үед нэг юм нэг новшин хошин шиг байсан юм аа. Нэг ямар ч продакшн байсан юм мэдхгүй. Үнэхээр тийм онцгой байсан. Тэгээд тийм болохоор тэр нэг тийм гоё юм үлдээгөө. Зүгээр дурсамжтай юм юу гэхээр тэгээ бид тэр чинь жоох хөвгт бас туршлагагүй тэгээд айгүй уртан жирэмсэн болчихгүй юу. Тэгээ хүүхдтэй болоод гэр бүл болохоор болвоо. Тэгээд би ч одоо шууд сайн байна уу гэл одоо хатманд орчиж байгаа шүү. Тэгээд би Моне гэдэг ресторан зөөгч хийдэг байсан. Би ч нөө төлбөр төлөхийн тулд их юм ийсэ. Нөгөө саксны баг маань одоо кредит урамшуул авдаг байсан. Тэр нь ингээд жоохон багасаад ажлыг шаардлага гараад. За тэгээд 3 дахь курсээс одоо хайртай спортоо хаяад ажил хийж байгаа төлбөр төлөхөнд тул. Тэгээ хамгаалагч игээ барилга барилгаар ирж явж байгаа зөөгч хийхээр болоод Монегийн ресторан. Тэр нь бол тухайн үеийн Монголын бүр топ ресторан бүр юм дээд зэргийн газар ахгүй баячууд ордог. Тэгээ миний одоо тэр үед бол үзэл бодол айгүй сонир болж байгаа хгүй. Миний баян гэж боддог байсан хүмүүс чинь ядуу тэнд орж байгаа хүмүүс бүр баян ядуугийн ялгаралд одоо орохгүй маашаа. Тим амар зэндарах уу одоо гадны бүх том хөрөнгө оруулагч нар ордог тийм гоё дээд зэрэг ресторан зөөгч болоод за ер нь энд нөгөө тэр үед жирэмсэн байсан ихнэр. За ихнэрээ ер нь энэ үед одоо Мэри Ми гэхээр бол гий гэж таарад. Дотор гоё юм бодно шүү дээ гэж. Өө 70 бодоол нэг мөнгөн зэвээс нэг бүгж авлаа нэг 50,000 төгрөгөөр. Тэгээд нөгөө галтгооноос торт авч болохгүй. Тэгээд нөгөө зүрхийн хэлбэртэй чоколад кейк манай чоколад аюу гоё. Нөгөө шефтэйгээ хувилдж жаад аюулаа нэг хорцморцын найз наад үе шоколад гурилмал авч нөгөө чигээд нөгөө нэг том компончоос тооцоотой нэг торт гаргаж болохгүй шүү дээ чинь. Нөгөөд нь тустай зүрхийн хэлбэртэй дээр нь William Mary гэж William Mary гэж чичээд бүгжээ нэг зүрх тавиад айгүй минимал заяа. Тэгээ бэлтгэсэн би сандраад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хэдээс гуугаад өдрийн ланч хэмтхэн байдаг гэсэн тухайд 15-6 мэгчлээ. Тухайд үнэтэй. Тэгээ хоёр ланчийг орой идэхээр захиж байгаа хамгийн гоё ширээн дээр. Тэгээ вино уухгүй шүү дээ нэг жүүс ус хийцэн. За тэгээ хоёулаа хоол идээ сууж илаа. Тэгсэн чинь би нөгөө жүүс мүсээ ширээн дээр хасаж басгаа. Тэгээ заал дүүрэн 80 гадныхаа ордог байсан байхгүй. Тэгээд би нөгөөтгөө азар нөгөө битээр ингээд сууж исэн чинь манай захирал тэнд байж таарад ийм гоё юм болж яхад одоо юу гэж юм ланч маж өгч идэг ингээд тэр рестораны одоо хамгийн үнэтэй гоё хоолнуудын курс хоол иддэг гэсэн байхгүй. Заавал салаад одоо мейн курс нь 2 тэгээд десерт гэдэг 4-5 курс хоол идэнэ. Тэгээ яг л нөгөө тэр ихнийх дээр цагаан даар суулгаан даарс ингэж идэж уудаг тийм соёлтой. Яг тэр гоё юм дөөгөл битэр ч ёо тэнцээс гоё ингээл юм яриад яг талбай харсан вьютэй штэ. Амар гоё ингээл байж байгаа л би нэг ганц нэг факт гаргаал. Тэгэл Мэри Ми гэсэн чинь манай галтхан ингээ онгорхоо. Бүгд ингээ ажиллаж байгаа ингээ галтгоо штэ. Бүгд ингээ хараас утсан намайг. Заал дүүр ингээ бас намайг ажилласан. Би хажууд нь суугаад торт өгөөл. Тэгээ тэр амар гоё дурсгалтай. Юунд дурсгалтай вэ гэхээр тухайд өдрийн сонин гэдэг нөгөө тэр үед ч одоо медиа гэдэг чинь сонио аяг хүчтэйсэн юм байна л да. Галтгоонд сурчлага хийж байж л да. Одоо тийм нөгөө тэр нөгөө кичен процессын талаар. Тэгээд бид тэр ингээ холоос зураг аваад ийм амар онцгой өдөр байлаа эдэргээд тийм нийтлэл гаргачих. Одоо дуралт тосуудын масууд ингээд тэрийг бол би мдээгүй зэ тэр үедээ. Тэгээд 3-4 жилийн дараа гэртээ ингээд нөгөө гэр орны янзалж ирж манай их нар аягүй өөрхөн яг тэр сонингийн юм хаажлбар ингээ аваад ингээд хадгалцсан. Яг битэр ингээ шамбайт л өөрх ингээ сатсан. Тийм байсан. Тэгэхээр мундаг романтик юм байна. Бүр болох ёстой юм яг болох үедээ л болсон юм шүү те. Яг юм болох л ёстой. Бидгүй тэнд ингээ бүх юм ингэж тэр хаал ундч тэр сэтгүүл юм уу ч тэр тэгэл бүх юм аягүй гой таараал. Тэр захирал тэнд байж таардаг юм шүү. Аягүй гой таараал. Тэрийг бол би аягүй гой сандгийн тэгэл. Хөөх юм аха хөөх юм. Тэ хөөхөн байна. Тэгэхээр та яг ингээ бүх чинь ингээ зүүж өгөөд. Тийм шүү дээ. Яг зүүж өгөөл тэр чи одоо жирсэн болцсон чинь шууд есгэн шүү дээ. Батараад хийж авч байгаа. Гэтэ угаасаа таны найрсан юм чинь тий. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ эрэгтэй хүмүүс яг нэг суусныхаа ардаас намайг найрж байгаа л гэдэг юм. Тэ яхаа найрсан баха. Сакс тоглолтог залуучуудаас ялчгүй одол хэлсэн л дээ. Яг эхлээд тэгээ нэг 6 сар солонгос сурахаар явцсан. Хагас жилчлөө нэг жил 8-9 сар ч лөө. Тэр хооронд нь би ч гэсэн айхтар төвчээрт үлээсэ. Тэгээ ирсэн чинь бас жоохон цам маашин жоохон өөр болчихсон юм шиг. Тэгээд жоохон би гүүх маягтай болох нь ч болсон. За тань аюун нэг юм гоё ямархан байлаа тийм анхны бүхний анхны юм нэг ихнэрэн тэгээ сүл юм ихнэрэн учраас те мапангу ямар ч мапангу сайхан дуусчлаа ихний ярилцлага маань
За одоо бүгдээрээ дараагийн болон буюу зурагчтай ахаа болон лугаа орцгоё. За. Тийм. Тэгээд манай яг зурагчтай ахаа болон маань зөвхөн бас танд зориулагдаж хийдэг байгаа. Тийм. Айгу онцгой болон байгаа. байгаа. Онцгой болон байгаа. Тэгээд танд бас ойрхон юмуд гарч ирэх бахаа л гэж бодож байна доо. За та тэгээд шууд ингээд хоёр гарч ирээ сонгоол явчих юм. Өөрийнхөө дуртай сонгоол. Тийм. Энэ илүү гэдэг. Энэ илүү гоё гэдгийг сонгоол явчих. Айгу амархан. За Хөө яхаа гэдэг чи ийм учиртай юм биш үү? Ингээ гол суучих. Энчээс хөө яхаа гэдэг. Ийшээ хөө яхаа гэдэг. за Нэг 2 3 и. За. Таван. За. За жин тоник уу хавайн уу? Вайна. За. Жин тоникын дээр биш үү? Үгүй. Тэр вайн их бодгоо. Вайн их үү? Да. Тан. За вайн. Шампань гоё штэ. Энэ дэж юм шүү. Sparkling. Я дараагийнхан. Тан. За вайн. Би пивийн сонгосон. Тип байсан бид болцсон. Энэ жоохон хүнд юм ороод ирлээ. За вайн. Юу юм бэ энэ? Водка. Russian vodka гэнэ. Russian гэдэг нь айгүй тодорхой бичсэн байна. Цагаан ирэх үү? Цагаан ирэх. Тэгээд ихтэй яг Манай зураглаач ахнараас дотроо сонгоод байгаарай. Нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс сонгоод байгаа. За вайн. Энэ юу лээ? Коньяк нь амар биш юм уу? Амар. Бэж та яг яагаад вайн гэд дуртай? Тийм. Миний дуртай болохоор. Угасаал энэ угасаа хүн болол ингэ сонгоо. Хүн болгон вайн сонгоно гэж юу? Би л вайн сонгох. Яг зүгээр агуулгыг мэдчих юм бол тийг сонгоно. за вайнерс хамгийн ихний сонголтоос яа та ч ерөөс айгу нэг сонголтонд айгу үн ч юм а те. Эхнэрээ хүртэл за нэг гэж сонгосон яг тэр чигтэй юм чагаа. За дахиад вайн. Виски юу? Виски. Би таныг айгу хатуу юм дуртай гэж. Тустаас болохоор. 1 2 3 и да. Текила. Вайн. Яса хурдан амархан явчихв. За вайныг хасчих л тахад үл. За нэгт бол вайн юм байна. Тэгж бол. Тэгвэл бас сонирхолтой. Яг өнө тэрийг гэх юм бол сонирхолтой байна. Зүгээр энийг сонирхолтой болохын тулд эдрийг би товчхон гоё тип өгж болно. Хүмүүст яагаад сонирхолтой. Эхнээс нь За тайлбар ингэ гарчдаг үү. За энэ нь шүү дээ те. Рам гэдэг одоо нөгөө чихрийн нишингээс гаргаж авдаг юм одоо ликер аахгүй юу. Тэгэхээр энийг тэгж ер нь одоо вискиний орн ингэж хэрэглэж болно. Коктэ уудаг. Тэгээд айгуугаа тохиромжтой дүүхгүй зөөлөлж хамгийн урт жилийн түүхтэй. Энэ коньякийг ихээр ерөөс ууж болохгүй. Монголчууд нөгөө виски шиг андуураад колотоо хольж угаад ихээр уух юм бол үхэн. Тэгээд коньякийг вискиг андуураад виски рам бол окей заа. Виски рам бол ойролцоо байж болно. Чихэрлэгдүү төрлийн. Коньяк чи ус үзмийн нэрмэл байхгүй. Ус үзмээс ингэж 2 хувь нэрж гаргаж байгаа. Айгуу чанга. Digestive буюу хоол ингээд боловсруулах систем маш сайнаар нөлөөлдөг учраас багаар хоолны араас ер нь ингээд багаар те нэг одоо уух тийм зориулттай. Тэрнээс ихээр энийг уудаг бол хамгийн буруу. Рам бол гоё. Одоо монголчууд вискиний оронд рам хэрэглэж сурж байгаа. Ер нь тэтгэлэн хэрэглэдэггүй байсан. Коктейл нь маш их ордог. Нөгөө мохито өдр гэдэг Cuba Libre өдргээ ордог байхгүй. Тэгэхээр рам бол октодч тэр ямар ч хүнд аягүй гой зохимжтой. Халуун орны гоё ундаа байдаг байхгүй. За next. Та коньяк ингэсэн те? Тэгээ рам X шүү дээ. Сонгол. Сонгол. Тэгээ хэдэн баг сонгохоо болцсон те. Үзэж гин үү? За. за виски. Би бол рам гин. Гэтэ дийлэн хүмүүс бол виски их бах. Нөгөө мэддэг болсон учраас соёлын Монгол байдаг болсон. Тэгээ виски бол зүгээр архил гэсэн үг шүү дээ. Манай архитай адилхан зүгээр царсан торхон дотор дараад тэр модны одоо өнгөнөр амтыг оруулж байгаа. Тэгээ тэрийг модоо түлж үлдэх ч юм уу бидний тэр одоо дуртай байгаа амтыг ч гаргадаг тийм байхгүй юу? Тэр бүтсэн бол яг л Улаанбуудаа тэ бүх тарай байхгүй юу? Архивч яг тэгж хийж байгаа. За дараа чинь таны тайлбарлах. Sparkling wine зүгээр л одоо ус үзмэг те. Юу н ус үзм чинь анханасаа нөгөө эсцэн юм чинь ингээд газтай гарч байгаа ш. Тэр чигийн одоо чигээр нь газтай ингээд үлдээсэн. Тийм одоо зүйл чи sparkling wine байхгүй юу? Тэр илүү одоо олноор уул бас нэг айхтар тохиромжтой биш. Маш их хий байгаа учраас зүгээр нэг баяр ёслолтоор юу н хэрэгэлдэг хоолны урд юм аперитив ч юм уу те. Тэгж одоо юм илүү тохиромжтой. Зүгээр одоо газгүй вайны одоо дараад газ ирсэн газыг одоо авчдаг гэсэн үг юм шүү гэдэг. Тийм. Ер нь бол ингээ байглаасаа эсэж байгаа бид нар бараа шиг эсдэг үстэй. Тэр чинь газтай болж байгаа шүү дээ. Газ үүсэж байгаа. Энэ одоо нэг ер нь энэ дотор чинь маш олон бактериуд одоо энэ чихрийн ус үзмийн лактоз буюу тэр чихрийг ингээ эдэн. Эдэд өөрөөр хэлбэл унгаж байгаа. Тэр одоо бактериуд те. Тэр хий үүсэж байгаа одоо хүчил одоо нүүрс үүсгэж байгаа байхгүй юу. Тэгээ эдэр газтай болж байгаа байглаасаа. За бүх үнэ адилхан. За тэгээд тодорхой хэмжээний одоо технологиор газыг ингээд ер нь жоохон одоо тунах маягтай гэж ялгаад тэр вайнаа авч байгаа чинь зүгээр бидний хэрэглэж байгаа жирийн вайн
Тэгээ энэ өөрөө ингээд газтай тэр хамгийн сайн газ одоо юугаар нь одоо хийж байгаа нь болохоор sparkling wine гэж байна. Sparkling wine дотор бол амар олон төрөл байгаа. Улс олгоо өөрсдийн гэсэн төрлийн sparkling wineтай. Шампань гэдэг шүү дээ. Шампань гэдэг Францын мужид хамгийн алдартай анх шампань үүссэн. Тэр газар бол ингээд хамгийн үнэтэйнүүд нь байдаг. Бус нь бол бүгд sparkling wine гэл. Оросын Советск юу лээ Орос шампань гэж байхгүй. Тэд нар бол зүгээр одоо алкогольны төрлийн юм дээр өстой нөгөө энэ коломол шиг газ шахаж өгч байгаа гэсэн. Тийм боломж болсон Орос. Ориглон дар суух гэдэг нь бол унгас гэж бодох юм шиг. Тэр бол яг угсаад яг тэг Лактозны унгас юм ба шүү дээ. Тэг тайлбарлууд айгүй бодтой ойлгомжтой байхгүй. Яг тэгж үүсэж байгаа яг нэг ирэнгээс л. Ямар сони юм бэ те. Бидний талаа. Пип бол би 7 хоногт баг 3-4 удаа уудаг. Тэгээ пип сүүлийн үед би жоохон жин нэмээд байгаа. Тэгээд жоохон итгэлээд байгаа юм шиг лээ. Тэгээд пип бол угаасаа үнэхээр би одоо салж чадахгүй. Энэ Оо за. өглөө кофе орой пив гэсэн үг. Энийгээ жоохон вайнаар солиод байгаа. Вайн бол тэр чигтэл ерөөсөө л юм. Вайн ууж байгаа тохиолдолд бол хүний хоол боловсруулах систем төгс ажиллана. Пип бол их ууж болохгүй бас л тэгэл одоо гэтээ хүмүүс амар тагж гэж бодож нэг хоёр пивэнд ямар ч асуудал байхгүй. Өдөрт нэг хоёрыг уувал тархалахгүй юм уу? Тархахгүй шүү дээ. Яг тэгж хэлж бас болохгүй. Хүн болгоны бие ганцлаг өөр нөгөө жишээ нь одоо хүмүүс тархалж ийн гэж ингэж ойлгоод идэв. Ах нар гүзээ мүзээтэй гэдэг тийм. Тэд чинь зах замбараг ууж байгаа. Өөрөө эн чинь сунж байгаа тийм. Нэгдүгээр тэр их юм яаж бодсон гэж хэтрүүлсэн. Нэгдүгээр хоёрдугаар энийг угаал хажуугаар нь хивээд байх юм бол болохгүй байхгүй. Хар ухаандаа энд байгаа нэг илэг үлдчихэж байгаас ингээд нэг пивийг шүүх гээл те ингээд үлээ үзэж байгаа шүү дээ. Тэрний хажуугаар ингээд одоо элбэг хог ингээд чигчлэхээр тэр чинь ямар ч шүүлтүргүйгээр би чинь хүлээж аваад ингээд доктор өөхмөх болгоод ингээд одоо илгээ ажиллуулж чадахгүй нэгсэн. Зүгээр дам пив ууж байгаа бол ямар ч ялгаа. 100% пивний гүзэл байхгүй юм биш үү? Тэгээ пив бол хүн бие ихтэй одоо ер нь эдгээр бүгдээрээ жин мин гэдэг чинь анх эмийн урган байсан шүү дээ. Өвчин ангаажсан шүү дээ. Энийг бүр далайн өвчнийг ангаажсан. Ер нь бүгдээрээ л баг эмийн сан зарагддаг тийм юм байсан байхгүй юу. Тэгээ хэрэглээ нь өөрөө ингээд туушраад янз бүр болоод явцсан болохоос. За айгүй өндөр мэддэхүүнтэй болж болно шүү дээ тийм бүгдээрээ. Яг гоо. Тэгээд одоо жишээ нь хүнд бол тэр нарийн ширээ одоо таны унгас дээр л нэгт патли байхгүй зүгээр л хүн энийг ингээд мэдчихмээр байгаа. Жин гэдэг чинь ийм арцлагын ургамлаар хийд юм байна. Англитэй ингэж ууд тохиромжтой тоногтой ингээл юу юм байна. Ингээл болоо. За виски чинь энэ чарх торхон дарчхаар юм бор болчтой юм биш үү? Юу гэдэг те ийм солиоц цантай байлсан юм баггүй. Вискиг бол тэгээд коньяк гэдэг нь үе коньяк чи вискийн шал өөр юм биш үү? Энэ чинь ингэж ууд юм. Ус үзмээс яд юм. Жим юм соёлтой байна. Өстой кола хийж болохгүй мэн ч гэдэг юм уу те. Тэгэж бодох хэрэгтэй. энэ бол маань зурагчтай хаш алкогол штэ. Наад ихтэй ягаад сууж байхгүй юм бэ? Сөөж гоё юм те нэрээ. Бид дөрөв нэг яг юм жижигхэн сүүжүү нэг шивэстэй болъё гэж ярьдаг юм. За яг тий чинь зүгээр би тэгэд насан туршид айгүй удаж байгаа юм шүү. Сая та вайныг сонгосон штэ. Тэгээ вайн бол ингээд нэг им гэж тэгж байгаа штэ. Одоо бид нарын ингээд өдөр тутамдаа ч юм уу ингээд амьдралдаа хэрэгжилж явах хэмжээ нь одоо юу юм бэ? Эмэгтэй хүн 150 мл, эрэгтэй хүн 200-аас 250 байж байгаа. Өдөрт. Тэгэхээр юу нь болох гэх юм уу те. Тэгэхэд хизээж таргалтын талаар, хизээж хор тавдрын талаар бодох шаардлага байхгүй. Хизээж. За сайхан мэдээлэл хуваалцсан танд маш их баярлалаа. Бас энийгээрээ бид ингээд нэг алкогол сурталчлах биш, алкогольны соёлыг зөв хэрэглээтэй байгаасаа гэж хүсэж ярилцлаа. За тэгээд үүгээр одоо ингээд манай эхний дугаар одоо ингээд үе маань ингээд дуусч байна. За тэгээд одохгүй дараагийн үе буюу киноштой хагаад уулзцгаая. Одоо манай киноштой болон маань их гэж байна. Киноштой болон маань яах вэ гэхээр бид нэр танд 3 төрлийн кино бэлдсэн байгаа. Тэгээд киноны хэсгээс та жүжиглэн гэсэн үг. За эхлээд та 3 киногаа болохоор энэ 3 шаарн дотор ингээд хийцэн байгаа. Дараа нь та хамт жүжиглэх хүнээ одоо бид дөрөв сонгоно гэсэн үг. За. За шаараас алин. За л яах вэ? Нэгийг сонгоч. Хаглах юм уу? Одоо хамгийн сонгох хүнээ сонгочих. хамт жүжиглэх хүнээ гэсэн үг юм. За чи барьсан чи хоёр чам сонгоч. Зэлгөө. За одоо хаглаарай. За зөвлөж байгаа тийм манай дөрөв нөө. Янз жоо. За. Оо над Ташааны хэмжээ таарахгүй. За битэрийн тоглох Single ladies 3 гинэ. За single ladies 3 байна. Single ladies 3 их чи яадаг вэ?
За Одоо үзүүлнэ. ямар хэсэг вэ гэдгийг хамт таарцгаая. Ийм байт юм байна. Эндээс юм. Зөндөө алаа шүү дээ. Юу ч яасан зүгээр. Хүлээ. Харин санаа. Би харин чамд юм хэлэх гээд. Хэл хөшөө. Чамд одоо л энийг хэлэхгүй болохгүй. Чи бол чи биш үү? Ямар төгтөө би ахиж уухгүй заяа. За яг уу. За яа вэ? Оо би чараа энэ. Болоогүй. Холбооч Дараа нь байна. так гэхээр орох юм уу? За хууийнхаа нэвтрүүлгийн кино штэ болон Single Ladies 3 1 томоо энэ цай 2. Оо томоо энд байсан юм уу? Юу лээ? Энд байсан юм уу гэхээр чи Яасан зүгээр үү? яасан зүгээр үү? За дахиад хэлээ. За кино штэ хаа болон Single Ladies 3 1 2 Тас. томоо энэ цай. Оо томоо энд байсан юм уу? Яасан зүгээр үү? Хүлээ. Би харин чам нэг юм хэлэх гэсэн юм аа. Хэлээ хөшөө. Нөгөө юу л та нөгөө Чи ямар ядаргаатай юм бэ? Би дахиж уухгүй. хийж яваагаа үгсээ. Ойлгож штэ. Өгсөн болгыг л угаадсан. Саах шүршүрт орчихсон. Яаж байгаа бэ чи? Оо яана. Энэ шарцсан царайг дахиж хармааргүй л шүү. Цаагаа шүүж. За авсан. Кат Өөрөө бодор энийг хэлсэн юм байна. Ямар нэгэн тийм үеийн хэлжсэн. кинонд тоглосон. Би түрүү ингээд танил тавьбал тааж үгүй. Оо яах. Өстөж чадах. За юу ч гэсэн хаа манай киноштой болон маань ийм болон байт юм аа. Одоо бид дахиад их боловлцсон энэ тоглоомжтой ахаа. Захоёхаа нэвтрүүлгийн маань тоглоомжтой хаа болон маань эхэлж байна. За тэгэхээр та хаа юу ч гэсэн хамгийн эхлээд ханхуу болно. За. Би таныг Өнөөдрийн нэвтрүүлгийн хүндэт ханхуугаар өргөнжилж байна. Өндөр юм. оо яана манай ханхуугийн маань нөмрөг нь жоохон дутчихлаа. Жоохон Эцмээр нь жоохон баг байна. Тэр Ийм өндөр гэж юу юусэн бодож бодож. байсан юм л шүү. Тийм үү? Тэр хувцснуудыг харахаар ингээд үзээд явж байгаа нь Хүлэг Баатарын хувцс үзчихсэн. Аюу жоох хувцс юм. жоохон голоо зогссон ханхуу болчихлоо. За яах вэ? За хаа Одоо та би танд энэ тэтмийг өгч байна. Та ханхуу өөрийнхөө гүнжийг сонгоно уу? Бид дөрөөс одоо нэг сонгоод. Чи миний гүнж болооч ээ гэж сонгоно уу? За. За хоёлаа манай жижиг. За. Гүнжүүлээч. За ингээд за хоёр найзыгаа ингээд ингээд сайхан чөтгөр болъё. За чөгийн. баярлалаа. Чөгийнүүд. За Одоо ингэ байлтах уу? байлдаа шүү. Одоо бид гурлаа байлдана. Аа яа. За хаа одоо яг өөртөө өрсөлдөх чөтгөрийг сонгоно. яг тантай өрсөлдөх. Аа? За хоёлаа өрсөлдөе. За одоо ингээд бид хоёр бол одоо ингээд буудна. За. Гэхдээ бид хоёр таныг буудахгүй. За. Бид хоёр таны гүнжийг буудна За. гэсэн руугаа. За тэгэхэд яавал буудах вэ гэхээр бид нар таны нэг үйлдэл ч юм уу нэг үгийг хорьсон байгаа заа За. өөрсдөө. За. Та тэр үйлдэлийг эсвэл үгийг хэлэх болгонд бид нэр усан буугаар гүнжийг чинь орно. За тэгээд энэ ингээд дөрөвнүүд байгаа. За. Дөрвөн тоотой. Тэнд 10-нүүд байгаа шүү дээ. За тэгээд ингээд дахиад явна гэсэн багхгүй. Та дөрвийг болгоод дөрөв дээр очиод дараа нь хоёрыг болгоод 6 дээр очиод гээд 10-ыг давж чадсан үедээ гүнжээ авна гэсэн. Үгүй бол гүнж дээрээс чинь ус асгана. За. Энэ устдаа мөмөр. Устаа цаалгаа нэг үг юм уу үйлдэл гэдгийг одоо нав бодох болгонд анзаараад тэрийг хийх аль болох хийхгүй гэсэн Санаа завцаа. За чи чимээгүй бай чи нэг тагс. За. Энэ бол яг үнд ойлгоогүй заа. Гэтэ ингэ явж байгаад ойлгох чинь. За хоёул ижсэн шааш идэ. За. Энэс эхэлнэ. За бид бэлэн. Та чи хэлүүлж. Ээ имччгүйдээ. Нэг. Оо ямар хацсан бэ? Та төгсөж За, энэ чинь за. та төгсөж гэлээд өгч. За тэгэхээр манай зочин маань болохоор нэг гэдэг юм дээр очлоо. За хараадах юм. Нэг номер дээр ямар шийтгэл вэ? Нөө асуулт байна уу? За асуулт байна. За. За Хайртай хүнийхээ анхаарлыг татах гэж хийсэн хамгийн сонин үйлдэл юу вэ? Бага. Хайртай хүнийхээ анхаарлыг татах гэж хийсэн хамгийн тэнэг үйлдэл.
Юу байсан юм бэ нэрээ? Уурлаад гарч яв гүүсэн мүсэн тохиолдол. Аа, тийм байж байна те. Байрын гадаа юм зүрхэн гал асаажсэн шүү дээ. Та нэрээ тулхаараа маань тийм ундаг. За яа бодсон бэ? Мэдхгүй. Нэг сул үг хэлэхэд бодох юм те. Мэдхгүй. Үйлдэлөө. Тийм та тэр үйлдэлийг олох хэрэгтэй шүү дээ. Томоо. За гүнж дугаа шүү. За одоо ундралъя. Ундар шууд 3. Энийг төрүүлэх гэдэг шүү. Яг харъя. Яа. Чи 7 гинэ. Би энэ бодохгүй байх хэрэгтэй биш үү те. Тийм та тэгэл. Аа. Алдсан ба. За ундралаа. Бибетог гараа оролцуулахгүй онгойлго гинэ. Амархан шүү. Ой та онгойлгоч. Та онгойлго. За миний дал бибетог гэдмэр байна. За би өрөвчсөн гэж дөө. За. Наач бол амархан юм би шууд онгол. За гараа онгойлохгүй. Гараа Онгоо дээрээ тавьж байгаа. За яг нэгийг аваад идэв шүү за. Би юм хэлж болохгүй. Яаж онгоо? Энийгээр авчи энийгээр. Манай хүн тэндээ Хоолоо юу юм бэ? Тэгээд одоо тэгээд зулгаач. Сонголт нь өрөхгүй. Үгүй Хамаг юм хаах гэдэг шүү дээ зүгээр юм бол. Зөөр өргөө аачих. Тэгээд авчиж байгаа л зулгаач. Ой. Тэр. Шууд хаз. Жаа шүд муутай. Би бол гутлаа тавьж шууд ирэх юм яг гар шиг миний үг. Тийм байр хөлтэй. Аппарат мутгаад ордог гэж. Жижигхэн юмнууд нь яваад ихтэй. Чи эндээс нь зодох байхгүй эндээс танд. Эндээс нь зодох байхгүй. Эндээс нь зодох байхгүй. За. Та үзчихсэн юм ингэж. Үгүй. Ундралаа заавал дээрээс босоогоор өвгөлөө суучих. Яс. гар оролцуулахгүй л гэсэн юм чинь заавал ханиад ихгүй гэж болно шүү дээ. Тийм шүү дээ. Айгүй боонд туслаад шүү дээ. Ямар тэмэг юм бэ? За. Ивэр чихий өрөөсөн л иврээ ингэ. Заан гачаа. Болоо онгохгүй. Онгоцсон. Одоо би юу? Тэн тааш. Олигтойхон явуулаад. Дөрвөр нь ингэж байгаа. Та хэрэгүүл штэ. Эргүүл. Одоо яаж ингэж чинь дөрв дээр ингэж бууна гэдэг чинь. За. За. Ямар буруу өсөрдөг юу? За. За энэ бол яг тогтсон шийтгэл байгаа. За. За та тэнд ингээ голын хэсэгт аргашаар зогсож жагаад үсээ шийдлээд ингээ нөмөргөө шийдлээд эргэж харангаа би бол энэ дэлхийн хамгийн сайхан залуу гэж хэлээд бид үнсэн. Камер. Ямар юм бэ? Би нэг шийдэхгүй л яг хөө. За. За яг. Юу гэж хэлгэлээ? Би бол энэ дэлхийн хамгийн сайхан залуу. Тийшээ юу за. Тэгээд үнсэлт хэлээ. Үсний юм байхгүй те. Үсгүй те. Одоо тийм ч нөмөргөөр л Би бол энэ дэлхийн хамгийн сайхан хэрэгтэй. цаа. Би бол энэ дэлхийн хамгийн сайхан. Чидаа. Чи одоо их юм уу? Хамгийн сайхан юм гэтэл. За. Секси. Би юу. Үстэй юм чинь гоё юм шиг харин ингээд шидэх юмтай юм чинь. Би бол энэ дэлхийн хамгийн секси ах. За. За дахин. Энийг яаж болох вэ? Ихтэйхээ нэг болох юм. Та хичээл тусан бахана. Оо, ямар сони юм бэ чи. Андаа нэгтэй. Хожигдох нэ. За хаа ингэнэ. Зүудний чихэр дууг хипхопоор дуулна. Зүуд. Намайг дуудлаа. Намайг дуудлаа. Тий. За би Тэр чинь уус хипхоп хийсэн шүү дээ. Рил яваад идсэн шүү дээ. Тий. Нэг зүг юм уу? Тэн зүүж агаад нэг юм яг юм хипхоп ингээ. Яг дууга бичүүлж байгаа юм шиг. Студид дууга бичүүлж байгаа юм шиг. Ер нь л жүжигчин боллоо шүү. Энэ хойно төр. Ингэж зүүцсэн байдаг шүү дээ. Нэг. За. Та үгийг харж үзэж шүү. За. Зүудний чихэр. Аха. Шинжлэхдээ 90 алхны явах юм уу?
намайг дуудлаа зөндөө олон чихэр өглөө 1-2-ыг хийлээ. Энэ чинь шүү дээ. Энэ өгүүлж болохгүй байна. Тэр чихэр амтайхан чихэр байлаа. Аяя. Тэр чихэр айгуу гоо чихэр байлаа. Ирээ алга гэдгийсэн. За. Ирээ алга цаастай элдв янзын чихэр бай. Алив нашаава тэр аммахгүй иддээ. Чихэр дургу хүүхэд байвал чихээ бүглөө сууж бай. Харин бид бүгдээрээ хажиг дуртай шүү. Ингэж ингэдөө. Жаахан Мики ингэж ингэсэн үү? Энд чинь ихтэй шийтгэл юм шүү баг. Аа. Тэг шийтгэл таны шийтгэл шүү. За шийдэрэй. Та карака ер нь хэрэг ордог вэ? Орохгүй бараг л. Сая ордог юм шиг байна. Залуу байх нахта орохгүй. 60-900 хийдэг юм. Бэлэг. За шууд ашиг. Ундаг нөгөө нэг бэлэг гэхээр шууд нөгөө бибетэ хүссэн бибетэ авч байгаа. Ундаг бүх хүссэн бибетэ байгаа. Одоо энэ хамаагүй шийдсэн дээр би азан яваад байна. Оо. дахиад шидчих та таарсан юм. Энэ став. Ямар хайргүй хайрцаг. За яа яа хоёр юм да. За дөрвийг. Өнөөдөр дуусахгүй болох юм. 6 гэдэг чинь. За асуулт байна. За. Согтуудаа хийж байсан хамгийн тэнэг үйлдэлээсээ хуваалцсан. Машин барьж байсан. Үгүй нэгтэй. Ойрхон зайлтаар ихтэй болохгүй гэхдээ тэр жил ялчуулгүй нэгтэй үйлдэл шүү дээ. Тэгсэн чинь маргааш нь фэйсбүүкээр энэ хэрийг шалгаж хэллээ гэж. Сошиалд гарцсан байх үү дээ шалгаж хэллээ. Шүү хүмүүс Болохгүй. За ундаглаа. 6. Хоёул яг адилхан үз шүү дээ. Яг шагнал яг гэл. Би зүрх тараад юм. Хоёр адилхан 6 дээр одоо яг. Би одоо шууд 4 булгаал. Би авран заа гэж. За өндөрлөх. Юу вэ? Өндөрлөө хамгийн сайн найзаасаа холбоогоо таслах гэвэл хинээс таслах вэ? Яагаад гинэ? За одоо бид гуравлаа энэ даа чамд. Ямар бэлгээр. Чи хинээс нь таслах нь уу? Шууд асуусан юм. Жоо хийвчтэй. Хэмээсnэ гэж. Тэ үнээр үйлчтэй юм ачаас. За өөд нэвтрүүлэг дээр үйлв. За би чамаас холбоо таслаж. Яагаад гэж асуулт байгаа шүү. Тэсээ хиймлэстэй хэлсэн. Чи намайг сайн амар их зовоолоо. Би бетөө яагаад. За. За дөрөв юм болоо те. Хоёрсоо дөрвийг бодохгүй шийдвэл яа. Ингээд бодож шүү easy. За одоо яванд очно. Шууд 8 дээр. 8 дээр тий. 4 дээр Та байсан. дөрв дээр байсан шүү. Чи хоёр ил байсан юм. Ямар нэгэн хүүхдийн шүлгийг баатарлахаар унших гинэ. Баатарлаараа. За шүлгийн нийлчих. Ямар шүлэг? Ямар ч юмаагүй шүлэг. Ийм зураг байна. Энэ зураг байна. Аргалын хутаа байна. Тийм шүү дээ. За болчмор өрчиж ядах уу? Баатарлаа. Болчмор хөөхөндөө. Бов талхан дуртай да. Өвөл болохоор даардаг да. Өвсөн доогор шордог да. Ямар баатарлаг юм бэ? Ийм сайхан шийтгэл юм шийтгэл биш юм шиг даваад байна. Энийг чагаал даваад энэ аюу тийм дажаад ингэж яана маана гэсэн юм байхгүй тийм. За. Гой. Залаа. За долоо. Яа ночлоор яриа чанга. Энэ жоо хүчтэй байна зүгээр үү? Яагаар хийгээд байгаа? За. Ундаглаа. За. Хамгийн сүүлд хинд юу гэж худлаа хийсэн бэ? Хамгийн сүүлд хинт юу гэж худлаа хэлсэн бэ? Худлаа хэлсэн бэ? Бид гуртлан болоо. Яана. Одоо хэлэн дээ. Чи зөнжил худлаа хэлдэг шүү дээ. Тэгэл аль нэг хэлээч. Хөнгөний ч юм уу? Хөнгөний ч шиг ямар юм уу? Би чамаас юм холбоог тасалж идэх үү? Боломжгүй шүү дээ. Хамгийн сүүлд ээж тудлаа хэлсэн юм. Яа нуучлаар ээж. Юу гэсэн? Нөгөө нэг олж ир гэсэн юм авчирнаа гэж хэлээд авчираагүй. Байхгүй юм хэлсэн. Үзсэн байхгүй л. Би үзлгүй яах вэ гэж чи яг би гэхдээ энэ нэвтрүүлэг татчих жаах үед олцсон байна. Тэгэхээр хайртай шүү. За баярлалаа ёо. За маш хөөрхөн жижигхэн л явлаа тий. Хөнгөө явлаа тий. Ундралт гэхэд айгүй хөнгөө. Ёо. Вау. Тааслаа тий. За. Баяр үргээ яхаа шууд дууслаа.
Гүнжээ аварч. Та гэхдээ одоо нэг чеклээд үзтээ юун дээр байсан бэ? Яг хамар би ингэж яг хамраа ингэж оролцоод идэх. Та тэгтээ харьцангуй гайхав. Шууд явахсан. Билег өгч жоод ах маань мэдэж байна. За юуны төвөнд хаа бидний урилгыг хүлээн аваад одоо ирж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд манай ерөнхий ивент тэтгэгч Байгалийн кафен Stevia-гаар амталсан vegan cola. Өөрөөр сэтгэг өөрөөр үү гэдэг. Өөрөөр Ямар ч нэг амтны гаралтай зүйл ямар ч юм байхгүй. гоё. Vegan. Түрүүсэн гоё. За бас нэг ерөнхий ивент тэтгэгч хүнсний нэмэлт бодогч байдаггүй. Нэмэлт дамд оруулагчгүй. Жинхэнэ жимсээрээ Бебето. Тэгээ их нэртэйгээ хамт гоё хэрэглээрээ. За тэгээд манай нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Etrabel Cosmetics танд гоё зориулсан хэрэгтэй гоо сайхан бүтээгдэхүүн байгаа шүү. Би шүү савндаа дууччихсан. И савн баг шиг байна. Нүүр маяг арчлаа. За арчлаа. Тэгвэл За олны хүн болж байна да. За тэгээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан энэ захтан маш их баярлалаа. Тэгээд бас гоё хөвчлөлтэй дугаар байлаа. Айгуу сайхан олон мэдээллүүдийг хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд таньдаа маш их баярлалаа. Яг хэлж байна. би голцсон жоохон сонио харагдаад тийм. Гайгүй одоо өнгөрсөн. Би л дүүсээ нэг мөндөр ахнаар оруулаад байгаа. Дандаа тэгж аяа. Та нэвтрүүлгийн төгсгөлд манай нэвтрүүлэлд орсон сэтгэлдээ жоохон хуваалцсан. Гоё хөөрхөн хөвчлөлтэй юм байна. Ер нь би нэг яриа төрлийн юм бохгүй яриад. Хамаа намаа ингээл шууд ярьцдаг. Юу ч хамаагүй ямар сэдвэр. Ингээл жүжиглж мүжлээд яс сонирхолтой зугаатай юм байна. Зүгээр надад гэхээс л үзэж байгаа хүндээс хөөрхөн тий. Энэ одоо яаж мэдрэлт харах боломж олдчих штэ. Тэгээд өөрсөнд бас баярлалаа. Ачаад үсье. Сайн хүүхний үсээрээ. Йоо баярлалаа. Ямар гоё юм бэ? За энэ ажиллаад алсан сууж яа. Тэгээ манай нэвтрүүлгийг үзээд хүмүүс зарим хүмүүс бас тэ эндээс чи юу авахыг гэдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Юу ч авах шаардлага байхгүй зүгээр л гоё инээд бидэг яах хөрийг нэг орой үзээд өнгөрүүлээрээ гэж хэлж байна. Тэгээд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. баяртай. Хаггүй болно шүү дээ.